Би бол наадхан тач юм санал нэг яг нэг л байна. Ажил дүүм гэж байдаггүй, ажилд гэж хэн айсуулахаас л болдог гэж тий. Тэнгүүд бид нар нэг арилжаа гэдэг зүйлийг аяган доторх усыг хитэн талаас нь харчаал ус байна, арх байна, тий ундаа байна. Юу байдгийг өөрийнхөө хүснээр нэрлэж байгаа шүү дээ. Лайв данс руу мөнгө хийгээд хэтэрхий их миний бодлоор одоо баг бит шиг арилжаад гэдгийг илүү жоохон давмгаа бэд юм гэж боддог. Америкчуудыг бодох юм бол үнэхээр ментортэй байх юм бол одоо үед миний бодлоор 6-8 сарын турш хангалттай арилжаач юм бол болчих болно. Контент амархан уу? Юунаас эхэлсэн бэ? Амархан уу гэж юу? Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Өнөөдрийн маань подкастын дугаар үүгээр эхэлж байна. Өнөөдрийн дугаарт оргил маань ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За урьж оролцуулж чад баярлалаа. Үзэгчтэй өөрийгөө танилцуулаач. За мөнх хөрөл гэдэг би одоо арилжаа игээд 2.5 жил одоо 3 дахь ер нь бол жил рүү орох гэж байна. Тэгээд ICT буюу одоо Smart Money концептыг Nasdaq ES дээр арилждаг. За үзэгчд бол их хвчлэн агрессив контентээр маран гэж байгаа тий. Манай хүн бол ямар ч тийм нэг хил хязгаар байхгүй байрааргүй контентийг хийдэг тий. Yes. Монголын нөхцөлд ялангуяа их харагдаг бол social anxiety гэдэг буюу олноос нэг айдаг юм эдэг өөрийгөө илэрхийлэхээс хойшоо суудаг те. Тэрэн дээр бол хориглын хувьд бол хамаагүй байдаг. Бас нэг талаараа даваа тал гэж харж байгаа. Тэгэхээр тэрийг яаж одоо тухайн хэл хязгаар давж гарсан анханасаа юм хүн байсан юм уу? Анханасаа бол юм мэдэж байгаагүй. Тэгээд арилжааж авах хийж эхэлсэн шалтгаан нь өөрөө арилжаач өөрөө хүнд маш хэмжээний одоо эрх чөлөө өгдөг. Ямар ч хүндээ үгүй би чамтай харьцахгүй те. Ямар ч газар би тэнд ч очихгүй. Би хүснэ. Тэгж хэлэх яг эрх чөлөөг нь өгдөг болохоор одоо би арилжаа хийгээд эхлэх юм бол хийж эхлснээс хойш одоо ингээд илүү бүр ингээд би одоо ер нь бол яг үнэхээр бодсон юм а хэлнэ, үнэхээр шудраг үнэн гэж өөртөө бодсон юм а хэлнэ. Тэгээ надаа хүмүүс таалагдахгүй бол надаа угаасаа хамаагүй би угаасаа хүмүүсээс надаа тийм аваадах мөнгө идэр байхгүй. Угаасаа өөрөө болгоно гэж угаасаа мэдж байгаа бодож байгаа болохоор тэрэндээ амар тухтай байдаг. За. Асуултанд нь бас хариулт өгсөн байх гэж бодож байна те. Хүмүүс ер нь асууж орж ирдэг үү чамаас? Ер нь хаяа орж ирэх шүү. Ямар дураар юм бэ? Тэр болгонд бол өнгөрөөдөг юм. Яадаг юм. Тэгээ анх бол амар anxiety дээр байх гал хүмүүсийг орж ирж байхад бол тэгээ сүултээ дасаад за хүмүүс яг үндэ тэгээд гадуурыг Монголд ялангуяа ирээд таарангуу те эрэг юмнаас өөр хизээч юм орж ирдэг үү хүмүүс яг үндэ бол амар гоо найрсгал байдаг. Болж байна. Бас гоё юм те. За одоо арилжаараа оройл. Арилжааны зам яаж эхэлсэн? Яг хаанаас эхэлсэн? Тэр нь оргилын хувьд болохоор Америк сурдаг. Тий. Тэндээс арилжааны талаар олж мэдсэн үү? Монголд байхдаа юу? Яг Монголд байхдаа маань хамаатны яхны арилжаач ганц удаа хэлж ирсэн цагаан сарын үеэр. Тэгээд тэр үеэс хойш тань ганц хоёр юм үзчихэд Америкт очиод бол яг үнэхээр яг судалж эхэлсэн гэсэн үг. Яагаад Америкт очиод судалж эхлэв? Америкт очиод ер нь бол ойлгосон. За би бол энэ их сургуулийн замналаар бас амьдарч чадахгүй юм байна. Би бол ингээд өдөр болгоо ажилдаа яваад тэгээд тэрнээсээ ирээд яг тэр бол миний яг зүрхэн дотор үнэхээр байгаад байгаа юм бол биш. Яг эрх чөлөө гэдэг зүйлийг миний ингээд дотор цусан дотор яг ингээд урсаад байгаа юм гэж мэдрэгдээд идэв юм байл хүн чинь. Тэгэнгүүт амар олон юмнууд турч үзсэн эхлэв. Drop shipping тэгэл Instagram дээр контент хийх, TikTok-оор monetize хийх, найзуудынхаа одоо Америк найзуудынхаа профайл дээр нээж байгаа л те TikTok-оос мөнгө олох гэж үзгээд иргээл. Тэгэл хийж байгаа нэгээр нь буцаал нөгөө арилжаа руу орсон чинь яг үндэ тийм хүн зүрхэнд гинт амар ойрхон санагдаад яг тийм хийх ёстой юм шиг санагдаад эхэлчихсэн юм бэл. Тийм. Тэгэл яг бүр гүнзгийрж орсон да. Эхэлж явах хугацаанд хүндрэлтэй байсан зүйл байгаа юу? Яаж даван гарсан бэ? Эхэлж явах хугацаанд маш удаан хугацааны турш ингээд ямар ч үр дүнгүй байх үед байдаг та. Ялангуяа маш хэмжээний алдагдлд орох ингээд бүр хамаг юм алдаал ингээд сүлдээ бүр ингээд бурхныг хараад зүгээр сахиус авч хидэл те. Та нар бүгдээрээс нэрэ болмол нэрээс хамаг юм тавьж яхад бурхан нэрээ нэг хардгуул юм байна мардгуул юм байна гэл. Яг тэр үеүүдийг тэгэл шүдээ зугаал за маргааш та ганцхан удаа оролдоод үзчих. Өнөөдөр боломжгүй санагдаж байна. Үнэхээр боломжгүй санагдаж байна. Зүгээр л ганцхан удаа гэж үзэнгүүт маргааш нь ингээл шив шин найдвар шив шин ингээ боломжууд үнэхээр гарч ирээл. Үнэхээр л бурхан байдаг юм шиг. Маркет дээр бол боломж байнгаж байдаг ч бас тий. Ер нь бол бууж өгөө. Тийм бууж өгөхгүй л байх хэрэгтэй байсан. Юу ч болсон. Эхлэл үеийг бол тэгж давсан юм байна. За арга барил анханасаа л SMC байсан юм уу? Үгүй шүү дээ. Анх бол SMC байсан. ICT-ийг бүр ингээ бүх бичлэгийг нь үзээлдэг чи ICT ч өөрөө амар бичлэгтэй шүү дээ. Бичлэг болгон цагийн турш тэгэл амар удаан. Тэгэл бүгдийг нэг нэгээр нь үзэж явж байгаа л
ганц хоёр фандд болж авгүй. Яасан юм бэ? Ганц хоёр фан чатаага за гин сонирн болоо эхэлчихдэг хүн чинь ингээд амар удаан сурсан юм ямар ч үрдэн үзүүлэхгүй болонгууд. Тэгэл ганц хоёр тренд лайн, supply demand бүгд менеж болж байгаа шүү дээ. Тийм. Стратеги л байна. Ерөөсөө би ингээд сураад байгаа шүү дээ. Би 7-8 сар үхтлээ сурчаад тахтайгаа болохгүй байгаа ингээд хүн ингээд буруутаад эхэлж байгаа юм. Тийм. Тэгж жаад өөр стратегинуудыг бүгдийг нь турш үзсэн, бүгдийг нь явуулсан. Тэгээд эцсийн эцэст яг үнтэй ажилтгүй стратеги гэж байдгүй л юм байлаа. Нэр хүмүүсийг хэлээд байдаг бол. Би бол наадхан тач юм санал нэг л байна. Ажилтгүй гэж байдаггүй ажилтдаг гэж хэн асуулгаас л болдог гэж тий. Тэнгүүд бид нэг арилжаа гэдэг зүйлийг аяган доторх усыг хитэн талаас нь харчаал ус байна, арх байна, тий ундаа байна, юу байдгийг өөрийнхөө хүснээр нэрлэж байгаа шүү дээ. Тэгээ бас нэг юм байдаг. Арилжааны арга барил болгон адилхан хэрнээ өөрөө нэгшилтээ явдаг гэж бас яриад байдаг тий. Тэгэнгүүтээ саяны одоо ICT-г үүсгэн байгуулагч дээр хүртлээ гэдэг чинь зүгээр өөрийн нэршлүүдийг гаргаж ирээд Holy Bible шиг ингээд хүмүүст бүр ингээд тий калчиг болгочлоо одоо нэг шашин дагдаг хүмүүс шиг болгочлоо гэж тэгэнгүүт одоо ингээд үүсгэх хүмүүс гарч ирээд байгаа шүү наа чи юу юм бэ? За чи тэгвэл наадхаа тайлбарлаж байгаа ICT гэж юу юм чинь яг дэлхийн тэмцээнд ороод арилжааны тэмцээнд ороод төрүүлсэн юм уу харъя түүхэн байна уу те тэр тэмцээнд чи ороод төрүүлсэн хүмүүс байгаа шүү дээ мэдээж ихний хоёр. Тэнгүүд тэрэн дээр бас тийм асуудал гараад байна. Тэгэхээр арга барилыг бүр ингэж нэг амар дахин шүтэх нэршил өгөх мөхтөр чи юу гэж боддог вэ? Өөрийнхөө delusion буюу өөрийнхөө харсан худал хуурмагт үхтлээ итгэж болно арилжаанд. Тэгээд тэрүүгээрээ хэдэн жилийн турш мөнгө хийгээ яваадаж болно. Тэгэхээр нэг тийм яг яаж яг юу гэж нэрлэж яг юу гэж ойлгох нэг тийм чухал биш. Яг нэг одоо order block гэдэг концептыг чи supply demand гэж харнуу. Тэгээ цаашаага нөгөөдгөө өөрөөр нэрлээд CVD, PBB нэг тийм мянган нэр зохиогоо тэрэндээ итгээд order block-оос арай өөр энэ бас шал өөр чи зүгээр ойлгохгүй байна. Тэгээ яриад явж болно. Тэгээ тэрүүгээрээ profitable байж болно. Эцсийн зорилго нь чиний маа төвшөө ахын миний мэдгүй бүх арилжаа гэдэг хүмүүсээ бүгднгийнхэн зорилго нь эцэст мөнгө л их. Тэр мөнгийг явцад тэрийг яаж дуудна уу, яаж нэрлэнэ үү? Би нэгэ хараагаал бүгдээрээ адилхан мөнгө хийж байгаа мөртлөө үгүй чи зүгээр л нэг тийм суг яагаад ч юм чи өөр нэрлэлээр нэрлэдэг өөр хүнээс сурсан болохоор чи нэг тийм суг мөнгө. Хата тэр бол нэг тийм амар утга учиртай санагддаг шүү дээ. За Америкт амьдарч байгаа хүний ярил л да. Америкт маш том арилжаач байдаг. Одоо ер нь арилжааны баг загалмаас эцэг гихтэг нөхдүүд яваад байгаа шүү дээ. Одоо энэ Wall Street-ээс эхлэв. Менторшипүүдийг оруулж ирж байгаа, сургалт зарлж байгаа, сигнал өгдөг байт юм уу? За boot camp одоо нэршлийн дуудвал зөндөө нэршлийн дээ одоо. Яг халуун буцалдаг орчинд нь өрлөв байгаад байна. Тэндээс давуу тал нь юу байдаг? Авах зүйл нь юу байдаг? Орхих зүйл нь юу байдаг вэ? Тэр зүйлээс бүгдээр нэг юмыг арилждаг гэдэг нь амар гоё байдаг. Nasdaq ES гэдэг хоёр юмыг бүгдээрээ арилждаг маш их хэмжээний Америкчууд ч угаасаа өөрсдийнх нь тэтгэврийнх нь мөнгө идэр хаашаа явдгүү. Nasdaq S&P ихнх нь ерөөс яваарчдаг. Тэгмүүд хүмүүс чи өөрсдийнхөө тэтгэвэр нь ирээдүгэн дааж байгаа бүх хөрөнгө нь орж байгаа юм итгэн. Тэрүүгээр арилжна. Тэгээ бүгдээрээ арилждаг болохоор нэг тийм тухтай мэдрэмж бол байдаг нэг талаас. Нөгөө талаас ганцхан юмыг бүгдээрээ арилжж байгаа ч гэсэн маш хэмжээний скамерууд амар их байдаг. Жишээлбэл би өөрийнхөө хувьд бол нэг 4-5 мянган долларыг зүгээр дангаар нь арилжаачдын ер нь бол mentorship курс эдэрт бол амар их савсан шүү дээ. $500 курсыг л авч ирсэн. Тэгээд би тэр үеийг bias буюу өдрийн чиглэл ер нь хаашаа вэ гэдэг тэр концептыг амар боддог байсан. Тэгтэл ахын би ахаас тэрийг асууж байсан яг тэр үедээ. Тэгтэл ах надад тэр бол хариулж чадаагүй. Тэгмүүд би бодсон байхгүй. За энэ ах үндэ чаддгүй юм бол би болиё гэж хайцсан. Тэгээ эргээ харангууд яг үндэ ахын системд нэг тийм bias гэдэг юм зүйл угаасаа байдаггүй. Хэд хэдэн confluence давхцуулаад тэрнээс нь entry аваад маш их хэмжээний хаяараар хардаг хүн л гэж би одоо бол дотроо боддог. Тэгэхээр тэр үедээ би ингээл дотроо тэр хүн муу хүн тэр хүн болохгүй байсан. Тэр хүний одоо би адууны баасдоо цэвэрлээд үхтлээ ажиллаж олсон $500 нь одоо ингээ алга болчлоо гэж тэр үедээ бодсон ч гэсэн одоо ингээ харахад бол зүгээр л тэр хүний хийж исэн юмыг миний яг ойлгож исэн толгойтроо бодож ирсэнээс арай жоохон өөр л байсан. Тэр хүний буруу бол байгаагүй. Тэгэхээр нөгөө харах онцог болгон өөр байдаг. Гэхдээ хүрэх зорилго нь нэг байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй л ер нь дөхөж байна гэж харж байгаа шүү дээ. Америктуудыг тэр том нэрнүүдээс сургалт авсан уу? Том нэрнүүдээс PB trading. За авч исэн. Бүгдээ мэдэх бах IFG арилждаг. Тэднийхийг би бас нэг хэсэг үхтлээ арилжаад миний яг цахиусаа хүзүүнээс авч шиддэг үе бол яг тэрнээс болсон байхгүй юу? Би бүр ингээд
тэр хүний концептыг бүр ингээд үхтлэн ингээд судлаад идэг. Тэр хүн ингээд амар ойлгомжтой ингээд болоо гэл ингээд заагаал байсан. Тэгэл бид нар яг ойлгомжтой юм ингээд хийгээл ахтал ингээд алдаал байсан байхгүй юу? Амар их back testing дээр forward testing дээр л алдаал байсан. Тэгэл алдаж байгаа л за энэ хүн болохгүй байна тэгэд хайсан. Яг үүндээ би юу болж ихт нь орсон бэ гэхээр тэр хүмүүс барыг сар хагасын турш winning streakтэй байсан. Ганц ч алдаагүй. Тэгээ би орсон ч шууд 2 3 хоногийн турш. Гэхдээ 2 3 7 хоногийн турш бүр live арилжаан дээр дан losing streak. Би ороод ирсэн чинь. Тэгэл хүн чинь тэгэл би ингээ back test хийгээд тахт болохгүй байна. Намайг орж ирсэн чинь ингээ болохгүй байна. За энэ хоёр дахиад нэг scammer юм байна. Яг үүндээ scammer байхгүй л байхгүй. Ихэнхдээ ганц 2 scammer бол байсан л та. $5,000 үрхэд бол ганц 2 жилтгүй ер нь бол байсан. Бүр ингээд арилжиж үнэхээр чаддгүй, хизэж PNL харуулдаггүй, бүх юмаа нуудаг. Тэгэл хүмүүс ганц 2 юм хэлэл ороод ирэнгүү шууд бандаал группээсээ хасаал өөний чиний асуудал гээл рефанд өгөхгүй л хайждаг. Цайц хүмүүс бол байгаа. Гэтэ дунд нь бол. Одоо би чамруу бас Америкийн талаар яриад өөр орны арилжааны одоо culture те соёл гэдэг зүйлийг л сонсох гээд байгаа шүү дээ. Тийм болохоор түлхүү ингээ Америк руу бас орж ирээд байгаа. Тэгэхээр хоёулаа нэг анх уулзчаад ярьж чад гэдэгжсэн шүү дээ. Ер нь Монгол арилжаачдыг нэг сайн мэдэхгүй. Цөөхөн хүн тань. Яг л Америкта байдаг тэр хүмүүсээсээ ингээд үлгэр дуурайл авч сурж арилждаг гэж хэлсэн те. Тийм болохоор тэр тал руу ороод угаасаа монгол хүмүүсийг яриулж сайн танихгүй байгаа даа шүү дээ. Одооноос барыг танд болж байгаа. Одооноос. Тэгэхээр монголчууд Америкчуудаас одоо Америк багш ментороос сурах зүйл байдаг уу? Монголчуудаас илүү хийж чадах яг потенциалын хувьд ярьж байгаа шүү. Монгол менторудаас гэж. Монгол менторудаас Америк менторуд уу? Миний яг орж үзсэн Америк менторуд бас Монгол менторуудыг бүгдийг ингээ харьцуулаад харъя гэх юм бол монголчуудаас би нэг тийм амар их сургалтад авч үзээгүй. За. Гэтэ нэг тийм монголчуудаас яг яалтчгүй бас нэг тийм баг хүн амтай уус болохоор нэг тийм хүн скамдаад хүний лөөрдад яваадах бол амар хэцүү шттэ. Хоол явахгүй. Тийм маш хурдан дуусна. Америкт бол чи нэг газар очиод нэг хүмүүс худлаа яриад тэднийхээ мөнгийг саагаад дараа газар очиод өөр хүмүүсийг саагаад яваад ахт бол нэг тийм асуудал байдаг байхгүй. Тэгэхээр би илүү монголчуудад бол яг үндэ илүү потенциал бол байгаа гэж бодож байна. Гэтэ би монголчуудын зүгээр хитрхи их лайв данс руу мөнгө хийгээд хитрхи их миний бодлоор одоо баг бит шиг арилжаад гэдгийг илүү жоохон давмгаа бэд юм гэж бол боддог. Америкчуудыг бодох юм бол одоо all in хийж арилждаг ч юм уу те. Тэг ер нь лайв дансыг нэг тийм амар оролдоод иддэг шүү дээ Америкчууд бол. Бүгдээрээ л ер нь бол prop firm зэрэг яаж одоо scale хийх вэ? Яаж олон prop firm-ийн аккаунт болох вэ? Тэр яаж системтэй арилжих уу гэж явдаг болохоос нэг тийм амар аккаунтыг double аккаунтыг ингээ гэсэн нэг тийм бол арай байдаг. Арай баг бол гэдэг нэлээ. Тэгэхээр монголчуудын хувьд бол ментор болон багш нар илүү үнэн байх магадaltaй гэж ярьж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт монголчуудад боломж байгаа ч гэсэн хитрхи шуналтай эсвэл бол байгаагаар бүгдийг тавьж арилжаад байгаа тийм нийтлэг шиг хандлага байна гэж харж байна. Тодорхой хэмжээний эдийн засгийн бас асуудал байгаа л та. Монгол улсын ерөнхий эдийн засгийн байгаа байдал монголчуудын дундаж цалин, дундаж тэтгэвэр, дундаж одоо хүнсний бүтээгдэхүүний зардал хэл энгийн юмнуудаас эхлээд тиймэрхүү юмнууд нь Америкийг бодох юм бол хамаагүй хэцүү шттэ. Америкт бол ер нь бол хүн ямар ч ажил хийгээд ер нь бол амьдралаа аваа явчих болно те амархан аваа явчихна. Монголчуудын эдийн засгийн хувьд нэлээд жоохон арай хэцүү байгаа болохоор илүү мөнгө нь жоохон шунамхай байж магадгүй л гэж харж байна. За буцаад арилжааны замнал хэцүү байгаад сахиуцаа авч иддэг үе дээр тэндээс яаж гарсан бэ? Одоо тэндээс яаж гарсан бэ? Яг ийм breakthrough маягийн байд. Одоо нэг яг алхамд аваад за маргааш болно гэж явж исэн гэсэн шүү дээ. Тэгэл одоо шүтээ суугаал. Яг аль үед бодгийн мэдрэмж төрсөн болсон мэдрэмж. Болсон мэдрэмж. Би болсон мэдрэмж одоо ч авдаггүй шүү дээ. Одоо ч авдаг. Би болсон гэж өөрийгөө арилжаанд ялангуяа барыг 10 гаруй удаа бодож исэн. Бэж байж байгаа л би болчлоо. Энэ л ингээд холи грэйл байсан юм байна. Хүн болгоны хайгаад идэх нууц ерөөсөө энэ л байсан юм байна. Жохон бэж байж байгаа л ерөөсөө энэ л байсан юм ба шүү дээ. Энэ л байсан юм ба шүү дээ. Энэ л байсан юм ба шүү дээ. Сар болгон барыг тийм мэдрэмж гарч ирнэ. Тэг болон яг үүндээ тэгэл дараа сар нь өөр юм гараал ирдэг. Гараал ирдэг. Тийм. Тэгээд тэр болгоноос ч бууж өгөхгүй байхын дахиад нэг удаа оролдоод үзье гэдэг бодол яг үүндээ арилжаа эхлэхээс баг өмнө гараад ирсэн байсан. Би одоо ерөөсөө арилжаагаар амьдралаа яаж хийж яагаад болгоно? Би нэг бол арилжааг болгож байгаа магадгүй нас барна. Яаж ямар нэгэнтэй бүр 30 40 60 хүрчээд нас барах бах. Эсвэл арилжаа болно. Яадаг ч байсан би ирээдүйн ихнэрээ, ирээдүйн гэр бүлээ, ирээдүйн хүүхдээ, ирээдүйн ээж хоёроо, ирээдүйн гэр бүл бүх юмгаа
ирээдүйн амьдрах байр, машин, лайфстайл, аялах газар миний бүх юмгаа би ерөөсөө за би бүгдийг нь арилж агаар фандын би бүгдийг нь арилж агаар заавал болгоно. Надад өөр ямар ч боломж байхгүй. Тэгээ хүн анханасаа харчингууд маш хэцүү үед гарч ирнэ. Хэцүү үед гарч ирэхэд дахиад ганцхан удаа. Тэгвэл дахиад ганцхан удаа гэдэг бодол анханасаа миний байгаа бүх юм бас арилжаан дээр тогтож байгаа шүү мөхөр өглөө. Энэ хоёлоо байхгүй. Зөөлө өндөр буугаад өгчээ л дөө. Окей, хамаагүй алга буугаад өгчээ. Маргааш надад унтах газар байна, идэх хоол байна, явах сургууль байна. Гэтэ надад мөрөөдөл байхгүй. Би маргааш ихэд хинч биш. Хэрвээ арилжаа байхгүй би маргааш ихэд хинч биш гэх хүн бодчихгод. Жохон токсик, тодорхой хэмжээний токсик нь үнэ. Гэтэ яадаг ч байсан бууж өгөхөд маш хэцүү болчихдог. Тэгээ бодоод ирэнгүүт. Энэ дээр нэг ийм асуулт байна л да. Бууж өгөхгүйгээл өглөө болгон босоод иж болж байна. Гэхдээ хүний мөнгө, капитал хязгаартай штэ. Хязгаартай. Тэрийг яаж зохицуулах вэ? Ажиллаад штэ. Би бол Америкт бол тогтмол ажиллаж байсан. Эхлээл аяг маяг угааж байгаа л дараа нь жил лагас адууны ферм дээр Америкийн одоо манай сургууль өрөө адууны юутай багтай. Тэгээ адууны баг дээр байхын хумаар ундаг байсан. Дараа нь адууны багаасаа гараад ажиллаж эхлээд өвсийг нь зөөгөөд адууг нь услаад адууг нь хоолоод адууг нь гаргаад адууных нь одоо тэр баас масын бүүтийг нь цэвэрлээд трактораар зөөгөөл хөвлийн хасах 30 мууч багт тэгэл шүдээ зугаал би дахиад арилжааныхаа системдээ би өөрчлөлт оруулах хэрэгтэй би системдээ ажиллах хэрэгтэй би нэг тийм лайв дансандаа мөнгө хийчихье гэж би ганц ч удаа ажил хийж байгаагүй би одоо хүртэл лайв дансандаа эхний 2 жил хагас би арилжаа их нийтдээ лайв дансандаа би $1 хийсэн байх юм бол $20 хийсэн. Тэр мөнгө тэгэл хизээ би хийсэн бэ гэхээр анх бүр 2 жил хагасынхаа бүр ингээд эхний 7 хоногт нь би $20 хийгээд би тэрийг алдаад тэгэл дууссан. Тэгээ би 2 жил хагас юу хийсэн бэ гэхээр дан prop firm. Тэгээд би prop firmer би яасан бэ гэхээр би prop firmer ганц төгрөг олоогүй. Би зүгээр бүхэнгүй prop firmer хийгээл prop firm хүн юу заадаг вэ гэхээр одоо мөнгө олчих өнөө өрөө бид тэр мөнгөө үрчий гэж бодлыг ерөөсө хасангуудаа би prop firm-с мөнгө олохын тулд надад систем байх хэрэгтэй гэж бодлоод ирдэг байхгүй. Тэнгүүд тодорхой хэмжээний prop firm-ыг ойлгоцсон хүн дараа нь бол live арилжаа ихт бол амар гоё. Гэхдээ заавал их тийм амар prop firm хийж амар системтэй болох алба байхгүй. Үнэхээр mindset нь болцсон би одоо энэ үрийг явна гэж бодож байгаа юм бол зөвхөн анханасаа гоё системээ сурж агаад тэгээд live арилж чадвал ямар ч асуудал байхгүй. Одоогийн нөхцөл байдалд юу оргилд одоо нэг гэрэл хонглог зүтний гэрэл асч гин үү? Унтраад гин үү? Яаж болох гээд байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа юу? Болох гээд байгаа юм шиг мэдрэмж төрж гинэ үү гэж тийм би нь болоо л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ би нэг тийм амар болохгүй амар би нөө яадаг байсан. Нэг хэсэг амар арилжааны концептуудыг үзэл за энэ концептнэр энийг нэмээд энийг хасаад энүүгээр ингэсэн дараа ингэчих юм бол арилжаа болоод ирнэ. Яг үүндээ би тэгэл нэг хэсэг бүр ингээд бүтэн ийм канод ингээд бүтэн баг 40-оос 60 дүрмтэй системтэй байсан. Тэгээ бодоо нэг арилжаанд орохын тулд чи 40-оос 60 дүрмийг өглөө болгон босоод санана. Тэгэнгүүтээ дээрэс нь арилжааныхаа системийг санана, риск менежментийг санана, тэг дээрэс нь psychology-гоо санана. Тэр зүйл барыг боломжгүй байсан яг үнийг хэлэхэд. Тэгэнгүүт би одоо юуг арилж чинь тэгэхээр надад ерөөсө хитгэн юм чухал. Тренд, liquidity. Тэгээд дээр нэг ганц хоёр удаа нэг Fibonacci орж ирвэл ярина. Тэгэл болоо надад өөр харагдах юм ерөөсө байхгүй. Тэр амар ингээд амар ойлгомжтой нэг тийм илүүд дөө тэр концепт гарч ирээд миний арилжааг invalid болгочих юм бол яана маа. Тийм байхгүй. Илүү энгийн рүү шилжсэн үү? Тийм угаасаа хүн тэгэл анх би бүх юмыг сурчих юм бол болно гэж бодд юм бэл. Тэгэхээр яг үүндээ тэгэл хамгийн энгийн юм хамгийн эцний яалт гэл юм бэл. Бас тэгэж нөгөө нэг алтан юу гэх юм цом гэх юм Holy Grail ч. Holy Grail. Тийм алтан стратеги, алтан концепт яг тэр нэгэн имийг сурчих юм бол хамгийн шилдэг юм тийм. Тийм хайгаад нэмэргүүл гээд байгаа шүү дээ. Тийм. Оргилын бас community байгаа. Бага. Тэр community 6 хүнтэй. Ямар зорилготой юм бэ? Одоо чи сайн ингэ ярьж штэ. Би бол өөрийн амжилтанд хүрсэн гэж бол хэлэхгүй. Гэхдээ community байгаа гэдэг. Тийм. Хүмүүс болохоор community-г нэгтэй болохоор бусдад заах гэж нээдэг штэ. Чинийх болохоор ямар зорилготой вэ? Манай community маш closed. Бид нар хүн болгоныг одоо маш шилж авдаг. За. Тэгээд анх эхлснээс хойш зөндөө олон хүнтэй интервью хийсэн. Тэгэл хийгээд тахт ерөөс ягаад 6 хүнтэй одоо хүртэл ингэ байгаад байгаа юм бэ гэхээр бид нар маш strong bondтэй хоорондоо тэгэнгүүтээ одоо ингээд маш хэмжээний хэцүү зүйлүүдийг хамт авч туулаад бивийнхаа стратегийн дээр 7 хоног болгоо ингээд revision дээр хийгээл за анда тэр чин болохгүй нэ одоо эн чинь ингэж нэ одоо эн чинь ингэж ингээл
Ер нь бол хүн болгоныг ингээд 100% profitable болгоход зорддог. Хүн болгоны сэтгэл зүйг нь 100% бэлэн болгоход зорддог. Хүн болгоныг одоо бид нар илүү сайн альжаачин болгоход зорддог. Тэгээ дээрэс нь бид нар одоо хоорондоо маш сайн найзууд. Яг 6 хүн гэдэг миний амьдралдаа байгаагүй найзууд. Хүн ялангуяа хүмүүстэй хэлдэг штэ. Хэцүү зүйлээр хамт туулж гарсан хүмүүс ялангуяа илүү сайн найзууд болдог. Тэрээс л тэр бид нар маш олон хэцүү зүйлүүдээр давж гарсан. Тэгээ одоо бид нар community-га маш хүчтэй байгаа. Тэгээ одоо амьдралдаа байхгүй найзууд одоо манай 6 community гişүүд л байна да. Тэгээ одоо удахгүй тэгээ мэдээж илүү public хүмүүстэй заадаг community болно энэ. Тэгээ одоо ихтэй манай байгаа 6 хүн болыг өөрөө өөртөө стратеги дээ. Бид нар хинч адилхан стратегитэй хүн бол байхгүй. Яагаад community-ийн хувьд closed буюу хаалттай 6 хүнтэй байгаад байгаа юм бэ? Би яг эхний ээлжинд яг үнэхээр profitable, үнэхээр чаддаг, үнэхээр болцсон яг 6 хүн бэлтгэж бодсон. Би зүгээр нэг тийм миний стратеги тэгээ сурахгүй бол хаяа тэгээ болохгүй юу гэдэг нэг тийм амар намайг байнга тэгдэг байсан байхгүй менторууд маань Америкт ялангуяа Америк багш нар тэгэл нэг сурахгүй бол яг нэг талаас хүнийг бол амар гоё бас дисциплин зааж өгдөг. Тэгээ нөгөө талаас бас асуудал гараад аккаунтаа шатаагаад ирэх үед надад залах хүн байдаг байсан байхгүй юу. За. Маш хэцүү байсан. Тэгээд нэг удаа ялангуяа тэгээд нэг уйлсан бичлэг бол бас 700 800 мянган үзэлт байгаал байгаа. Ойлгохоор их байгаад. Тийм. Тэр ганц удаад нэгтэй жилд үлсэн шүү нэрээ тэгэл. Тийм. Тэгээ одоо бол яг зүгээр нэг тийм яг хүмүүсийг яач биш зүгээр нэг ганц юм заагаа хайчих биш. Одоо тэгээд бас алуу public community нэгэд хүмүүстэй үнэхээр заагаад явахдаа бас бидний олон хүнтэй байх ч гэсэн нэг тийм хүмүүст зүгээр чи тэгээ сурахгүй байж гисэн юм байхгүй хүмүүстэй аль болох хэлсэн мессежэнд нь хариулаад ягаа энэ болохгүй байгаа юм бол ягаа миний энэ ингээ фейлдсэн бол тэр болгонд нь ингээд хариулаад гоё сэтгэл гаргаад явъя гэж ер нь бодоод байгаа. Тийм. Хамтаа сурах процесс л болох гэдэг юм уу? Хамтаа сурна гэж тэр л хүмүүстэй заагаал явна тий. Бүгдэнд нь заагаал тэгэл хүмүүс чинь мэдээж нэг нэгээр асуулт бол гарч ирнэ. Өө миний энэ ингэчлээ энэ нүгээр ингээ орсон чи ягаад ингэ стоплос зөгч юм те. Орглив сайн хэлжсэн шүү дээ. Би одоо ч өөрийгөө амжилттай гэж тооцохгүй гэж ярьж тэ. Тэгэхээр ямар хүмүүс заах гэдэг вэ? Би юу? Амжилттай гэж тооцохгүй гэдэг би unprofitable гэж бол өөрийгөө хэлэхгүй. Тэр profitable байхад нэг тийм ашигтай биш гэж хэлэхгүй гэж юу? Тийм би бол өөрийгөө ашигтай арилжаач гэж бодож байна. Би нэг тийм амар хэдэн зуун мянган доллар бол хийж бол амжаагүй яг үнийг хэлэхэд. Гэхдээ нэг тийм яг үнэхээр яг хүмүүстэй заагаад өгөхөд миний зүр гаргасан алдааг битгий давтаас 2 жил хагас өөрийнхөө эгондоо идэгдэж хүмүүст мөнгө алдаж өөрийнхөө худал хуурмагт буруу талаасаа итгэж битгий яваасаа миний ганц хоёр алдаанч бол сураад үнэхээр ментортэй байх юм бол одоо үед миний бодлоор 6-8 сарын турш хангалттай хэлж чач юм бол болчих болно гэж харж байна. Тийм. Тэгэхээр би хүмүүсийг тийж амар 2 жил нэмэлтээр үрж бүх мөнгөө алдаж, уйлж, унжиж, депрессдэж тийг зүгээр битгий яваасаа л гэж бодож байна. Тэр үүднээс тийм би өөрөө бас хувийн үйлчлэл дээр бас хүмүүс ягаа YouTube дээр, Instagram дээр ингээ яриад байдаг хэрэг зүгээр л би яг нэг удаа мэдрээ үзсэн, 2 3 удаа ч мэдрээ үзсэн. Тэрийг зүгээр өөр хүн битгий мэдрээсэй л гэж ерөөсөн бодчихвол гэсэн үг. Нэг ийм байдаг те. Сурахын дээд нь багшлах гэсэн юм бас үү шүү дээ. Бас үнэ. Миний хувьд бол маш олон хүнтэй ажиллаж байгаа хэлж байдаг. Бүгднээс нь сонсч ирсэн ерөнхий мессеж бол хүн зааж эхэлсэн цагаас маш хурдан сайжирдаг. Өөрөө. Яа тэгвэл зааж авах процессын дундаа өөрийнхөө алдааг чардаг, өөрөөсөө ажилладаг. Тийм л гэдэг тийм бол би бас сонсч ирсэн. Тэгэхээр тэр замнал руу бас орох гэж бол гэж харах юм байна тийм ээ. Тийм бас өөрөө ч сураад явна. Тэгээд систем дээрч нэг тийм сүртэй бол амар л өөрчлөлт гаргахгүй баг. Гэхдээ ер нь бол илүү бас сайн community онцлог илүү хичээх хүсэл бол мэдээж төрнө л дөө. Тийм. За одоо хоёлаа чиний арилжааны одоо арга барил болон сэтгэл зүйрөө илүү гүн орё. За. Арилжааны арга барил солисоор байж байгаа одоо болохоор SMC гэдэг дээр буусан гэж. Тэгэхдээ би 2 жил хагас одоо арилжаа ихтэй ер нь бол 2 жилд нь SMC хийсэн. За 5 сард нь л би тэгээд ер нь бол амар олон талын trend line, support resistance, breakout гэж юм л явсан гэсэн үг. Одоо болохоор яг main concept нь юу лээ? Одоо SMC-ийн концепт гэж хэлэх хэцүүлтэй. Trend, liquidity, Fibonacci ч одоо алиг нь SMC гэх юм бэ те. Тийм болохоор нэг тийм асуултаа fair value gap бид нар бол харахаа болсон. Хувийн өөрийн гаргаж ирсэн зүйлдээ л итгэж явж байгаа. Одоо би гаргаж ирэх нь цаашаа. Тэгээ би итгэсэн юмдаа л итгэж байгаа гэсэн үг. Холиод л. Тийм 3 юмд л
Тий. Арилжаа хийхээс өмнө анализ яаж эхлүүлж явдیں۔ Тэрний хэдлэр. Эхнээс нь дөө. Яаж ever notes юм гэдэг. Гэтэ зарах курс бол. Ерөнхийд нь юу л та. Мэдээж 9:30-аас Нью-Йоркийн маркет онгойно. 9:30-аас өглөөний Нью-Йоркийн маркет онгойно. Гэтэ Монголын цагаар дээр бол мэдээж оройн 9:30-аас оройн 11-ийн хооронд. Тэр чартныхаа өмнө бол 9:15 ихт бол сууж байна. Хаяа мэдээж амжихгүй байна. Гэтэ ихтэй юм бол 9:15-аас сууж байна. Тэгээд шууд трендээ харна. За 4 аврын тренд энэ байна. 1 аврын тренд энэ байна. 15 минутын тренд энэ байна. За эднээс одоо алийг нь респект их магадлал хамгийн ихтэй гэдэг ерөн зүгээр хараад ойлгочихно. Хэдэн зуун цаг ми бэк тестинг ялангуяа дата 20 гаруй жилээр тооцоологдсон. Тийм болохоор 2022 оноос 26 оныг би зүгээр 20 жилийг ингээд давтаал ингээд хараад явцсан ба штэ. Тэр мэдээж хүн нүд суун. Тэгэхээр трендээ харна. Цаашаага liquidity харна. Ерөнхий за 4 hour-ын swing low дээр энэ байна. 1 hour-ын swing энэ байна. 15 минутын swing энэ байна. За тэгэл болоо ерөөсөө. Тэнгүүтээ нэг тийм сүртэй book map бид нар гаргаж ирэл, heat map гаргаж ирэл, order flow-ны chart гаргаж ирэл, өөрийн тэтэ order байна гэсэн team liquidity бол биш. Зүгээр л swing low-д бол хангалттай хэмжээний мэдээлэл байгаа гэж бол үздэг. Тэгээд цаашаага Fibonacci-гаар зүгээр л хитрхи overbought байна уу? Хитрхи үнэтэй байна уу? Эсвэл хитрхи унтсан байна уу? Тэгвэл мэдээж илүү жоохон дээшлэх боломжтой. Хитрхи өссөн байх юм бол унах боломжтой. Тэгэл энэ гурыг нэгтгэл high time frame-ээс ерөнхийдөө левелүүдээ харчлаа, трендээ харчлаа. Цаашаага 1 минут руу орлоо. 1 минут дээрээс хамгийн precise, хамгийн beige болох хамгийн high probability мөвийг хараад орно гэсэн үг дээ. За. Арилжааны setup шинжилгээ тэгж явд юм байна. Чиний хувьд арилжаа хийдэг өдрүүдийн рутин буюу дадал яаж өрнөдөө өглөө босоод ингэдэг тэгдэг гэдэг юм байдаг. Америкт байхад ялангуяа тэр 40 64-тэй байх үед бол доор хаяж 8 30 мууч хийж босоод гадаагаараа алхаад медитейшн хийгээд йог гэдэр хийхгүй бол хүн дөнгөж 9:20-оос босонгуудаа 9:30-ийн чартны өмнө ингэ шүдэ уугаа суучих юм бол юу ч санахаа болчтой юм билүү тархич ингэж үгүй ойлгохгүй. Би одоо хаан сууж байгаа үл гэж бодох гэдэг. Тэгэхээр Америкт байхдаа ер нь бол нэлээд эрсэрдэг байсан. Одоо бол гэхдээ Америкт саяхан стратеги байгаа илүү гайгүй болгосноос хойш ер нь бол за нэг 9 мөсгөө бас ирдэг болсон. Илүү жоохон тайван сэрэл ерөнхийдөө юмудаа хараад болчдөг. Одоо Монголд бол өдөржингөө тарих ажиллаж байгаа. Тэгээ орой гоё явж ирээ суунгууд ялангуяа жим дээр орцсон байх юм бол илүү гоё тарих бол ер нь гоё тайван байдаг. За. Саун дээр орцсон байх үед ялангуяа гоё тайван байдаг. Тэгэл за надад арилжаа дээр форсыг шаардлага байхгүй. Ерөнхийдөө юмудаа харчлаа, анализаа хийжлээ. Тэгээ ус уух надад гоё байдаг. Ус уухаар нэг гоё тарих илүү гоё ажиллаад байгаа юм шиг. Саяны дадал дээрээс үзэгчдтэй зөвлөхөд заавал нэг дадлыг авч өөртөө суулгаарай гэж аль нь хэлэх вэ? Өдрийн туршид өөрийнхөө дуртай тэг чиний энергийг бас хангалттай гаргах юм хийх юм бол над шиг орой хэрвээ чи суудаг илүү жоохон орой тийшээ Нью-Йоркийн сешн тал руугаа илүү арилждаг хүмүүст илүү жоохон тайван байх боломжийг өгнө гэж харж байна. Тэгээд чартныхаа өмнө эртхэн сууж зурх хэрэгтэй. Тэгвэл тэгэл 9:30 9:45 гэж орж ирчихэл за одоо яг юу вэ? Одоо яг юу вэ гэж ирэнгүүт би бол яг байн гаалтдаг яг тийм алдаа гаргах болгондоо. Тий. Тайван байх. Тий. Одоо физикл талаас гэсэн үг. Юу ойлголоо? Бие махбодын хувьд жим яв. Хүнтэй зодолт. Гэтэ маршал артсын газар, боксын газар, гадуур биш мэдээж. Тэгээ энерги гаргачих юм бол дуртай юм хийчих юм бол чарт руу орж ирээд өдрийн туршид авч чадаагүй аз жаргал дофамина одоо би чартнаас гаргаж аавна гэд хүмүүс дайраад байдаг байхгүй юу. Тэгэхээр заавал нэг арилжаанд орно. Тэгэл тэр арилжаан стоп лосс цогшин ч нэг тодорхой хэмжээний нэг тийм те мөнгө олчих юм шиг мэдрэмж байгаад байгаа шүү дээ. Тэрнээсээ ингээл дофамин аваад явчихдаг. Эсвэл арилжаа авчих юм бол уугаа дофамин аваад явчихдаг. Тэгэнгүүт тэр нь өөрөө амар токсик гэж би бол хардаг. Тэр өдөрт туршид хангалттай энерги гараад дуртай юм хийгээд хүмүүстэй уулзаад ганц хоёр найзуудтайгаа уулзсан бол нэг тийм орой орж ирэнгүүтээ заавал их тийм мөнгө хийх гэж улаарай эсвэл нэг дофамина өсөх гэж дайрах нэг тийм хүслүүд бол хамаагүй бага болчдөг. Далд хумсараа ч гэсэн. Дофамин ярьсных арилжаа хийж байгаа хүмүүс дофаминаас хамааралтай байдаг гэж хардаг уу? Тийш үү. Ялангуяа лайв дансаар арилждаг хүмүүсийн хувьд бол нэлээд их байгаа. Гэтэ проформч нь ялгаагүй дээ. Энэ арилжаа хийж байгаа хүмүүсийн хувьд одоо би энэ арилжааг яалах надад ямар шаардлага байхгүй. Би одоогоос дорож 50-аас 100 арилжааны дотор миний статистик бүрдэнэ. Одоогоос миний 1-10 арилжаа нэг их юмыг ер нь зааж өгөхгүй гэдгийг нэг тийм амар бодлгүйгээр
Одоо энэ арилжаа ялах хэвээр. Би одоо өнөө өрөө би найзуудаа гарахын тулд би мөнгө хийх хэвээр. Маргааш би найз хүндээ энийг авч өгөх тулд мөнгө хийх хэвээр гэдэг нэг тиймэрхүү дарамтнаас болоод амар дофаминтаас амар асуудал үүсдэм шиг санагддаг. Илүү систем дээр анхаарахгүйгээр гэсэн үг. Үр дүнг нь бодоо таашаал авах талаас нь хараад. Тийм систем execution дүрмээ барихаас илүүгээр илүү нэг тийм арилжааж мөнгө олох дээр хэтэрхий анхаарах юм бол дофамин бол энэ шарагдана л гэж бодож байна. За 12 л хоёлаа ярьчлаа. Өдөр тутмын habit те ярьсан байна. Дараа нь сэтгэл зүй. Сэтгэл зүг яаж өдөрддөг үү, хяндаг уу? Бид амар их асуудлууд бол байсан. Бүх асуудлуудыг бол энэ дээр давж туулж гарсан гэж бодовч дахиж нэг асуудал бол байж л үүдэг арилжааны үед бол те. Мөнхийн нэг ганц хоёр юм бол гарч ирч гээд байдаг. Гэхдээ арилжааны сэтгэл зүй дээр бол яг хүнд боож үхмээр, яг одоо дээврээс үсэрчмээр үед бол байна. Өөртөө гаргасан амалтай хүн даахгүй байна гэдэг бол эрэгтэй хүний үед ялангуяа эрэгтэй хүнд миний бодлоор бол үг ба нэр хоёр нь л өөртөнд байдаг. Тэрнээс цааш машин байр мөнгө төгрөг гэдэг бол эндэж ирээд явах юм. Хөрөхөд ба үхэхэд хоёрын хооронд чамд нэр байгаа, чамд хэлж байгаа үгнүүд ч юм байгаа. Тийм болохоор эрэгтэй хүний үед арилжаан дээр өөрийнхөө хэлсэн үгэндээ амлалтандаа хүрэхгүй гэдэг бол нэлээд баг эмэгтэй хүмүүсээс магадгүй илүү бас чанга орж ирч гээд байдаг. Дөрмөө зөрчих гэсэн үг. Тийм дөрмөө зөрчих. Өнөөдөр би энийг хийхгүй дээ гэсэн мөртөө нэг юмыг алдчихгуудаа тэр алдаанаасаа болоод хийрээд сэтгэл зүйн сонирн болоод дараагийн алдаа гаргаад тэгээ бүр аккаунтаа шатах хэмжээтэй. Тэрийг мэдээж гаргаж байсан болохоор хангалттай хэмжээний хүмүүс бас өвдөтлөө. Нэг тийм 1000 одоо би одоо чамдтай хилээд эсвэл төвшөө ах маань одоо хилээд хүн сурахад бол амар хэцүү арилжааны ялангуяа сэтгэл зүг бол заавал өөрөө бас тодорхой хэмжээнд туршиж үзээд ойлгоод за үнэхээр би ийм юм хийхээр ийм мэдрэмж авдсан байна. Тэгээ ингэж хангалттай их хэмжээний өвддөм байна. Би зүгээр энэ өвдөлтийг дахиж авахгүй тулд баг юу ч хийхэд бэлэн. Тийм болохоор би зүгээр л дахиж наалтаа гармааргүй. Зүгээр би гармааргүй. Би хангалттай өвдсөн. Зүгээр л таж хүсэхгүй байна л гэдэг ерөөсөө. Тий. Дөрмөндөө захираад. За. Тийм. Одоо тэгэл найз зөвхөнтэйгээ ингээл үерхэж явж байгаа саллаа гэж бодоо дараа нь тэгэл буцаж үерхэж байгаа л яваал. Тэгэл хоёр дахь удаага өвдөөл за зөвхөн би өвдөх ингээл уулзах болгонд ийм өвдөлт гарч ирдэг. Энэ хүн яг үндэ ингэсэн юм аа гэл тэрнтэй яг л адилхан шүү дээ. Ямар нэг юм дээр тэгэл яг өвдсөн өвдөлтөөрөө тэгэл таж гаргамааргүй байна. Болтлол баг явд юм санагдав. Арайж ухаантай бол арайж жоохон эрт яаж болох вэ? Тэг тийм заавал ухаантай байх гэдэг шаардлагагүй те. За дараагийнх нь журнал хийдэг үү? Юун дээр хийдэг вэ? Хэр чухал гэж боддог? Журнал. Би журнал хийхээс илүү backtesting-ийг амар prioritize хийдэг байсан. Одоо мэдээж багассан. Гэхдээ би эхний 2 жилийн дотор бол яг үндэ 20 гаруй жилийн л дата байгаа надад бол. Тэгэхээр өнгөрсөн дата надад байгаа. Тэнгүүд чи одоо өөртөө итгэл байгаа шүү дээ. Би одоо ийм хугацаанд турш ийм юм хийж чадсан юм байна. Тэгэхээр би дараагийн арилжаанд ч гэсэн нэг тийм санаа зовох шаардлагагүй одоо зөндөө дата байгаа юм чинь гэдэг сэтгэл зүй. Тэгэхээр яг өдөр тутмынхаа арилжааг стил системээс сайжруулаад стил системээр ганцаар эдит хийгээ явж байгаа бол миний бодлоор бол журнал хийж явах хэрэгтэй. Би миний журнал их волюм одоо ойр журнал нэлээд багассан. Гэхдээ ганц 2 сэтгэл зүйн алдаа мэдээж одоо 4-5 жилдээ арилжаа хийсэн тэр одоо Dove FX гэдэг л та нар мэддэг бол те хүмүүс та яа нэлээд гарч ирч гээд байдаг. Тийм болохоор нэг тийм амар би ингээ удаан арилжлаа. Тэгээ би одоо profitable гэсэн би одоо журнал хийхгүй байж болно. Нэг тиймэрхүү юм бол тиймэрхүү юмас энэ бол хоол байх хэрэгтэй. Юун дээр хийдэг үү? Зүгээр л шийдэн дээр. Өөртөө амар тухтайгаар Excel дээр үү? Google шийдэн дээр. За. Тэгэл болоо заавал нэг тийм тэрийг трейд зайлаа ямар нэг юм өөр нь оруулах шаардлагагүй. Тэр чинь амар тийм комплекс хаяа байж гад байдаг. Эсвэл өөр хүний нэг тийм шийдэн дээр гаргацсан темплетийг аваа хийчихээр нэг тийм стресстэй байх гад байдаг. Тэгмүүд хүмүүс тэрнээсээ зайлс хийгээд аль хэдийн арилжчингууч маш хэмжээний тархинд нь стресс очсон байх үед тэрэн дээрээс нь нэмээд би одоо журнал хийх ёстой штэ гэдэг бодол амар хэцүү байдаг болохоор за чи өөртөө юу хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Өдөр гаргасан алдаа юм уу? PNL зураг тэгээ өдөр. Надад бол тэгээд болчдөг яг. Түүнээс чинь нэг тийм амар мянган деталь бичээд байх юм бол өөрөө далд хумсарч чамаа угаасаа хийлэхгүй ингээд аашаага барай л. Мэдээний тал дээр. Ер нь арилжаанд хэрэгтэй гэж үздэг үү? Өглөө болгон босоод бас нэг мэдээ хардаг уу? Ерөнхийдөө мэдээний тал дээр бол өнөөдөр 10 цагаас би 9:30-аас 11-ийн хооронд арилжина. Америкийн мэдээ нэг бол 8:30-аас гарна, нэг бол 10-аас гарна. Тэр 10-аас арилжаа байвал би тэр бол ихэнхдээ нь бол хүлээж чинь мэдээ дуустал тэгэл болоо.
Ари CPI, NFP дээр арилжих тал дээр гэж ярих юм бол би энэ 100-ыг Монголд ирээл нэг ганц хоёр CPI, NFP дээр бол entry бол нээсэн. Тэгээд бусдаар бол хэтэрхийх мэдэн дээр rely хийхтэй. Тэр нь би нэг удаа өөрийгөө анзаарсан байхгүй юу? Нэг арилжаа гэж жилүү жил хагас болж илөө. Гэт би өөрийгөө анзаарсан чинь би ингээд зүгээр сарын ерөөс 2 өдрийг хүлээдэг болсон байсан. Нэг NFP, нэг CPI. Хооронд нь дундуур нь тэгэл худлаа үн бактест хийгээл хэдэг, худлаа үн арилжаал хэдэг. Гэхдээ ингээд аль болох арилж байгаа риск багтаа барайл, аль болох систем дээр нэг тийм юм бодохгүй, өөрчлөлт оруулъя гэж бодохгүй. Нөгөөний гой өдөр ирээл 5 секундын дотор штэ. Хийж болох бүх PNL хийгээд өчнө гэж бодоод орж ирэнгүүт амар хэцүү болчихдээ. Ялангуяа би профирм дээр арилжах тэр чинь бүр илүү хэцүү. Лайв дансаас илүү хэцүү болохоор тийм мэдэн дээр бол найдаж сарын нэг өдрийг хүн хүлээдэг болчдаг системээс илүү. Яг үл дофамин чи зүгээр нэг арилжаан дээр ороод системээр ороод TP-гээ авах 5 секундын дотор энгийн идэг арилжаанаас 10 дахин мөнгө хоёр чинь бүр ингээд шал өөр төвчний одоо дофаминууд явагдаж байгаа штэ. Тархины авахд бол тий. Мэдээгээр би ер нь болгоомжтой гараа эсвэл бити арилжаараа гэдэг. Тий, ер нь л арилжахгүй л байсан дэр илүү мэдээг бодохгүй зүгээр системэл. Систем дээр анхаа. Монголчуудын хувьд болохоор мэдээгээр маш их арилжах сонирхолтой. Тий. Тийм байж болно л доо. Төрөний хоёулагийн ярьж идэг маш их лайв аккаунт зингэлж өндөр дүнгээр ярьдаг гэдэг олбогдоод багш байна. Тэгэхээр чиний зүгээс бол ерөнхийдөө чиний хувьд ч дээ. Эсрэг байр суурьтай байдаг л гэсэн үг. Тийм. Үнэхээр даах рискээ. За би нэг одоо би ингээд 2 жил хагас арилжаа хийчихэд би мэдэн дээр хэдийг эрсдүүлэхээр $20 эрсдүүл. Би тэрнээс их эрсдүүл надаа ямар ч хүсэл байхгүй. Тэгэл болоо. Тэгэл даах эрсдлээ үлэн. Тэгээд ялангуяа back tested систем байх юм бол за би 10 CPI мэдэнээс за ядаж 4-ийг нь нэг харьцан 3-ийн restore reward авдаг гэж би өөр дотор бодчих юм бол тэг мэдж байгаа бол хаяа нэг эрсдүүлээд тахт бол нэг тийм асуудал бол байхгүй шүү дээ. Гэтэ ихэнх нь мэдээж ямарч нэг тийм fundamental дээр харахгүй байгаа те. Ерөнхийдөө ганц хоёр юмас асуугаал за ингээл орчдоо гэл. Тэгэхээр бол нэлээ нэг тийм амар unstatistical болчихж байгаа шүү дээ. Оргилын хувьд эхний ээлжинд Монголоос дараагийн ээлжинд Америкаас рол модель буюу яг дагаж энэ л хүн юм байна гэж боддог хүн байгаа юу? Энэ л хүн. Арилжааны хувьд ч та. Америкаас гэх юм бол би PB trading-д дуртай байдаг шалтгаан амар үннээр хүмүүс. Нэг тийм худлаа яриад PNL-а нуугаад алдчихад тэрийг ингээд нуугаад байдаг хүмүүс зөндөө байдаг. Арилжаан дээр бол эсвэл алдчихад яна энэ баг чиний алдаа гэж баг тех нь хоолгүй. PB бол илүү жоохон шудраг байдаг. Тэр нь таалагддаг. TJR бүгдээр мэдж байгаа те. Нэлээд хэдэн сая дагагчтай одоо follower. Гэтэл сарын тэр үний хийдэг хувьчин уучлаарай гэдэг баг 2% байлуу. Өсвөн сард 2% гэж одоо юу гэсэн үг юм бэ? Бас жоохон хэцүү байхгүй тийж амьдрах юм бол. Тэгэхээр TJR тодорхой хэмжээнд үннээрээ байдаг. Тэгтээ тэр нь жоохон тиймэрхүү. Монголчуудын хувьд гэх юм бол role model. Би нэг тийм монголчуудыг үзээд байдаггүй яг хин ярилцаа яаж хин яг юу гэж. Тэгтээ ихэнх нь ер нь бол зөв үннээрээ байт юм шиг санагддаг. Тэгтээ яг нэг тийм яг ууйн хүмүүстэй гоё. Нэр зөгчих. Ер нь бол алгаа гэж юу? Тэгвдахгүй да өөрийгөө л зөхөх бах та. Хэмээн оргил. Хоёулын хувьд арилжааны талын сэдвүүдийг ерөнхийдөө хөвчлэн л cover хийгээд ярьчихлаа. Yes. Одоо дараагийн чамаас бол заавал асуух хэрэгтэй асуултууд байна. Контент хийх. Амарх нь уу? Юунаас эхэлсэн бэ? Амарх нь гэж юу? Би ингээд Америкт ухтаа нэг сар гаг ганцаарх нь байсан. Амар депрессдэл манай хотод хинж байхгүй би ч амар жижигхэн хотод ялангуяа сурдаг хүн. Хотод хинж байхгүй, гадаа гараад хинж байхгүй ингээд гудамж ховоосон байх. Дорм дотор хинж байхгүй. Тэнгүү тэр үед би яг нэг сар ганцаараа байж хата амьдралын утга учирыг олъё гэж шийдээд. Тэгээ нэг YouTube-ийн бичлэг үзсэн чинь өчөө уцаа авахд үзэж байна. Тэгээ уцаа үзсэн чинь баахан бичлэг. За. Харсан чинь ингээд жоохон бахта би ингээд найзуудынхаа бичлэгийг ингээд те фан байх үеийнхээ бичлэгийг хийгээл өөрийнхөө ганц хоёр бичлэгийг хийгээл ганц хоёр зураг мурыг дарж өгөөл те. Тэрийг анзаарчингууд хүн би магадгүй бичлэг хийдэг хүн юм байна. Гэж бодож байгаа байхгүй. Тэгэл анхныхаа бичлэгийг ялангуяа хүн чинь амар айж байгаа штэ за намайг хүмүүстэй ингэж бодно доо те. Тэнгүүд мэдээж анхныхаа бичлэгийг бол зүгээр ингээд төгс бол гэж бодсон. Тэгээ төгсдөө яг тэр үеийнхээ хувьд бол төгсдөө бол хүрсэн тэгээ апплод бол хийсэн. Гэтэ төгс байхыг хүлээх нэг юм бол шаардлага бол байгаагүй. Гэтэ тийм их хэмжээний айцтай байгаа хүнд бол
төгс их бол зүгээр байсан. Тэгээ бид шууд 50 day challenge гэж тэр үед амар байдаг байсан шүү дээ. За. 50 өдрийн турш алдахгүй аплод хийгээд. Тэр үед би үлээ 24 билүү 27 дахь дээр бол фейлж исэн. Дараа маргааш өдөр нь бол хийж чадаагүй. 24-өөс 27 хоногийн турш ер нь бол тасралтгүй бичлэг хийх бол амар хэцүү байсан. Анх удаага бичлэг хийж эхэлж байгаа юм чи баг сарын турш ингэ тасралтгүй бичлэгийн хийдэг бол нэлээд хэцүү байсан. Гэхдээ тэгээд багаар арилжаа хийгээд эхлэхийн эхлэл болсон гэж юу? Чи тэгж боддог уу? болоогүй. Юу болсон? Илүү зүгээр арилжаа хийж эхэлсэн намайг илүү жоохон хүмүүсийн үзэл бодлоос илүү ангид байлгахад бол таалагдсан. Ганц амьдрахтаа домог шиг амьдраад ганц удаа амьдрахтаа үнэхээр чанартай эр хүн шиг үнэхээр гоё амьдрийгээ бодчихонгод одоогоос боли 200 жилийн дараа боли 300 жилийн дараа намайг хинт санахгүй, таныг чинь санахгүй, энэ бичлэгээ үзэж байгаа хүнийг чинь санахгүй, чиний хүүхдийг баг хүн санахгүй 300 жилийн дараа. Тэгэнгүүт энэ ертөнцид яг үндэ би яг хий юм бэ? Би сайхан амьдрий, би хүмүүсийг хайрлая, би хүмүүст туслая, би зүр хүмүүст миний гаргасан алдааг битгий гаргая. Тэгэл яваадангууд хүн зүрхнээсээ ихний ээлжинд би хийж байгаа. Хоёрт би хүний юу гэж намайг хэлэхээс би айхгүй. Гуравт би хүмүүсээс надад гуйгаад ах юм байхгүй, асуугаад ах юм байхгүй. Тийм болохоор би мөнгө гэдэр хараад байхгүй. Тийм болохоор надад амар тайван байдаг. Яг зүрхэнд. Контент хийх бүтээхийн давуу болон сул тал нь юу вэ? Давуу болон сул тал. Давуу тал нь мэдээж exposure те. Одоо үед бол ер нь бол контентын иргэн шүү дээ. Тийм болохоор контент хийхгүйгээр ямар нэг юм руу одоо ямар ч бизнес нээсэн одоо тэр нь заавал Instagram хаягтай байдаг те. Тиймэрхүү жишээгээр ер нь бол ямар ч юмд бол хэрэгтэй. Тэгээд би өөрөө бичлэг хийх дуртай хүн болохоор ер нь бол гоё байдаг. Гэхдээ үнэхээр наа чиг ингэ зүрхнээсээ хүртэл хийх дуртай хүнд нэг одоо тодорхой хугацааны турш мэдээж хийж байгаа тодорхой хугацааны турш ингэ хийхээс бүр ингэ хэцүү болоод имээгээд ингэ жоохон ядраад сошиал ингэ энергийн дуусгүй бол байгаа. Тэр үеүүдэд бол тэгэл үнэхээр дисциплин заандаа. Эсвэл үнэхээр хүсэхгүй байж байгаа мөртлөө ингээл нөө товчи чин дараал ингээл юмаа яриад тэгэнгүүт тийм бичлэг хийсэн дараа амар гоё мэдрэмжтэй. Үнэхээр би хийх ёстой байсан юм байна. Одоо гоё байна. Дисциплиний өмнөх мэдрэмж зүгээр л нэг түр зургийн л нэг битгий хийх гэсэн мэдрэмж байсан л болж тарж байгаа юм. Залхуур л ерөөсөө л. За тэгэхээр подкаст манаас өндөрлөх шат руугаа орж байна. Эхлээд хоёул арилжаар орж. Арилжааны хувьд арилжаа сонирхож орж ирж байгаа эсвэл аль хэзээний эхэлж гисэн хүмүүст өгөх чиний зүгээс өгөх нөгөө golden nuggets буюу зөвлөгөө байдаг. Яг чиний хувийн зүгээс. Тийм 3 зөвлөгөө. За эхнийх нь систем дээрээ анхаарна. Ерөөсөө про систем дээрээ л анхаар. Мөнгө олох би хэлээд байна шүү дээ. Ерөөсөө л эхний 2 жил би бүр ганц төгрөг хийгээгүй арилжаанаас ганц төгрөг. Агуу би 1 жил хагас хийгээд ганц период авсан юм байна. Тэрээс цаашаа би дахиад 5 сар ганц ч мөнгө хийхгүй явсан. Тэгэхээр үнэхээр систем дээр анхаарсан би нэг үнэхээр 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил, 60 жилийн турш аваад явна гэж бодож байгаа хүн 2 жилийн туршид баг мөнгө хийхгүй явахад чи саа зоохгүй ерөөсөө. Үнэхээр чи саа зоохгүй шүү. Тийм болохоор мөнгөндөө биш систем дээр анхаар систем босгох юм бол чамд өнөөдөр маргааш чи шоудах боли 600 сая төгрөг биш. Ирээдүйд чиний нэг арилжаанаас олох $60,000 гэдэг чам тим тоо тархинд ч амархан бодогдоод иртэн гэсэн үг. Нэгт, хоёрт бити бууж ерөөсөө л хэрвээ чи ямар системгүй зүгээр битиж орж ирж зүгээр мөнгө олё гэж бодож бол бууж үгүй. Чи ерөөсөө арилжаад чам ямар шаардлага байхгүй. Чи бүх мөнгөө алдаад дуусна. Тэгээ намайг эсвэл арилжаа зааж байгаа хүмүүсийг өөднөр скамер гэж бодоод дуусна. Нууцлаарай. Тийм. Тийм болохоор эртгэн бууж хэрэгтэй хэрэг тэгж бодож байгаа бол тэгтээ чи тэгж ядлаа гээд заавал нэг тийм одоо буугаад шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр одоо жоохон удаан хугацаа хараад үзэх юм бол юу байж болох юм бэ гэж бодож эхэлж болно л гэсэн үг. Гуравт өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлэл. Би 2 жил 3 жил Америкт сурахдаа би муу хүмүүстэй. Надаа хэрэггүй, надаа тухгүй, надаа ирээдүйн минь төлөө явуулдаггүй хүмүүстэй би ерөөсөө харьцдаг байсан. Маш хэмжээний ганцаардлыг ирсэн. Би 3 жил ганц найз охинтой байж үзээгүй. Би 3 жил октодтой ерөөсөө барыг харьцаж үзээгүй. Би 3 жил найзуудтайгаа их сүртэй гарч ерөөсөө үзээгүй. Тэгтээ одоо надад 6 барыг дэлхийг хөмөрнө гэсэн эртгэлтэй сайн найзууд бол надад байна. Арилжааныхаа
ашигаар одоо арилжааныхаа ачаар олж авсан найзууд байна. Тийм болохоор муу хүмүүстэй эзэж нэлж болно. Чамд хэрэггүй токсик хүмүүстэй чамайг доош нь хийдэг, чам мөрөөдлөө ярих болгонд жоохон реалистик байл та. Сарын $100,000 юу яриад байгаа юм бэ өгшөө? 50 бай. Тэдэг хүмүүс зөндөө байгаа. Тийм хүмүүсээс зайгаа бариад зүгээр л зайгаа бариад яваад байх юм бол ганцаардлыг жоохон жуулуу төвчээд хэдэн жил хамаагүй ганцаардлыг төвчээд үнэхээр би сайн хүмүүс тэгэл учраас би сайн их нэртэй болно, би сайн найзуудтай болно яваадах юм бол удаа хугацаанд хүссэн эмэгтэй хүн чинь үнэхээр тэр зөв эмэгтэй хүн чинь гарч ирнэ. Хоёрт чиний нэрээс хамт үхээс ч буцхааргүй яг үнэхээр нэг зорилгын төлөө мундаг чамтай адилхан вижнтэй хүмүүс ч угаасаа заавал гарч ирнэ. За ийм л нэг гурван зөвлөгөө байна да. За гоё зөвлөгөө өглөө. Баярлалаа. Хүмүүсээс маш өөр өнцгөөс харагдсан, сонсогдсон зөвлөгөө авсан байх гэж би бол найдаж байна. За дараагийнх контент хийхээр сонирхож байгаа залуучууд ер нь хүмүүс тандаж хэлье. Бас гурван зөвлөгөө. Яа, гурван зөвлөгөө. Ихтэй дээ нөө. За яахаа. За эхнийх нь би амар боддог байсан байхгүй юу? Би одоо микрофон авчих юм бол бичлэг хийгээд эхэлнэ. Тэгээ би DJI-ийн хамгийн сайн микрофоныг авсан тэр үедээ байсан. Тэгээ би яасан бичлэг хийсэн үү? Мөнгөгүй би 2-3 сар дахиад худлаа яриад өөртөө худлаа яриад маргааш ингээл явсан. Тэгээ би хийгээгүй. Тэгтэл би анхныхаа бичлэг буюу нэг влогоо би хизээ хийсэн бэ гэхээр би микрофонгүй байхтаа л хийсэн. Би тэр микрофоноо өөр газар үлдээсэн байхтаа надад микрофон хэрэггүй гэж бичлэг хийгээд хэлсэн. Тийм болохоор ямар нэгэн зүйл төр бити өөрийгөө хойр шууд хийгээд эхэл. Хоёрт хүмүүс чамаа юу ч хэлсэн шүүмжил. Чи ямар ч бурхны магтнуу зөв хооллолт ярина уу? Чам яаж хийж байгаа л нэг муухай үгээр хэлэх хүн заавал гарч ирнэ. Гэтэ тэгээд үзэн ядалтын эсрэг үзэн ядаж би үзсэн. Сарын турш амар өвддөм билээ. Тийм болохоор ганц ойлгосон юм нь үзэн ядалтын төлөө зүгээр хүмүүсийг хайрлахад зурх хэрэгтэй байсан. Чам яаж ч үзэн ядчихсан зүгээр тэрж аваад oh it's okay. I still love you bro гэл. Яа тэгэл Michael Jackson хэлчихсэн шүү дээ. No. Love. За, гуравт нь би ихний 2 жилийн турш контент би хийсэн. 60 гаруй рид хийсэн. Айл нь ч хүн шиг үзэлт аваагүй. Тэгэл дараа нь нэг бичлэг хийсэн тэрэнд 700,000 үзэлт авсан. Тэр бичлэг хүртэл би 2 жил явах шаардлага надад байсан. Би ихний 60 бичлэг хийгээгүйсэн бол би ихнийхээ 700,000 үзэлттэй бичлэг рүүгээ би орохгүй байсан. Тийм болохоор it's just a volume чи хэр хэмжээний хичээл зүтгэл гаргана. Хичээл зүтгэл гаргаад байхад болохгүй байх үеүүдийг хэр хэмжээний төвчж гарч чадна. Perseverance гэдэг үгийг толгойд бодоод хэр удаан явж чадна гэдгээс амар хэмжээний тодорхой хэмжээнд амжилт шалтгаална гэж бодож байна. Зөвхөн контент гэдэг юм аахгүй арилжаан ч гэсэн. За баярлалаа. Ер нь бол яриаг чи ингээд сонсоо сууж хахад саяны контентер 3-т хэлсэн. Арилжаан дээр болохоор бити бууж үг гэдэг яг л холбогдож байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгэхээр бас нэг зүйлийг одлаас нь сарж болчих тий. За тэгээд өнөөдөр бас урилга авч ирсэн оргилдоо баярлалаа. Удахгүй гой. Би нэг юм хэлээ тий. За. Арилжаа хийгээд 6 сар чи арилжаа эхлээд мөнгө хийгээд эхэлчих болно тий. Сарын $10,000 хийгээд эхэлчих болно. Магадгүй ментортой амар мундаг ментортой явсаар байгаа. Гэхдээ тэгэх юм бол чи нэг тийм сурахгүй, нэг хийх юм ойлгохгүй. Харин хангалттай хэмжээний чи арилжаачин болоод сард хийж эхлэх мөнгнөөс чинь илүү чи арилжаачин болох замналд маш хэмжээний сэтгэл готрол, depression хүмүүсээс одоо тэ зайлсхий, хүмүүсээс одоо авах сургамжууд, алдах мөнгө гэдэг бүх олон зүйлүүдээс эцсийн эцэд гарч ирээд чи магадгүй сүртэй их мөнгө хийж эхлэхгүй байсан ч гэсэн чиний сурах зүйл, арилжаанаас чиний хэн болох гэдэг чинь хийж эхэлсэн мөнгнөөс чинь үргэлж илүүд байх болно. Ерөөсөө л тэр. Yes. За энийг хэлье гэж бодлоо доо. За урилга хүлээж ирсэн оргилдоо баярлалаа. За энэ удаагийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Маш сонирхолтой дугаар болсон гэж найдаж байна. Оргилд үзэгчтэй хандаж хэлэх. Эхний ээлж мэдээж мөрж оролцуулж байгаа төвшөөхт бол баярлалаа. XM-ийнхандаа баярлалаа. Үнэхээр сэтгэлээр байдаг хүмүүс, дотор хүмүүс нь ч гэсэн компани ч гэсэн тийм болохоор нэг тийм мэрэгжэд байдаггүй XM-тэйг хамтарч бол явахад тийм байна. Тэгээд
Сүүлийн үг гэх юм бол тэгэл бууж өгч болохгүй дээ бро. Зөвлөлтгий бууж. За дараагийн дугаараараа эргэн уулзцгаая. Баярлалаа. За бай.